Исая 55 дугаар бүлгийг бидэнд хэлж исэн. Энэ миний дотор хэлэгдээ залбирч явах үед бас манай чуулганы зурсан залбирагч нараас надад ирээ хэлчихсэн. Эзэн Исая 55-ыг маш тодорхой хэлж байна гэд. Тэгэд Европод байгаа сүнслэг харуулууд буюу бас зурсан залбирагч нар маань эзэн Исая 55-ыг сануулж байна гэсэн. Амен. Тэгэхээр энэ эзний сануулад байгаа, бидэнд хэлээд байгаа тэр ишлэлийг хамтдаа уншицгаая. Тэгээ бидний эзэн бол ярьдаг. Бидний эзэн бол амьд бурхан. Тэр өнөөдөрч амьд байгаа. Өнөөдөрч танд хандан ярьсаар байгаа. Тийм болохоор түүний үгийг сонсож, түүнийг дагах нь үнэхээр бидний үүрэг байна. Амен. Тэгээд дэрэгдэх хүндээ л дээ бидний эзэн ярьдаг шүү гэж. Бидний бурхан амьд бөгөөд тэр бидэнд ярьсаар байдаг. Бүгдээрээ хамтдаа чанга дуугаар Исая 55 дугаар бүлгийг тэр чигээр нь уншицгаая. За, бэлхэн аминд урахгүй гэдэг гарчигтай байна. 2013 оны орчуулгаар. Тэгэхээр бурхан биднийг бэлхэн амьдрал руу дуудаж байна гэсэн. Хөөрхий цангагч бүрээ ус руу ирэхтэн мөнгөгүй нэгнээ ирж худалдан авч идэгтэн. Ирж мөнгөгүй үнгүүгээр дарссуу худалдан авахтун. Юунд та нар талах биш юмд мөнгө зарцуулна вэ? Цадахгүй юмны төлөөх хүч хөдөлмөрөөр яах юм? Намааг сонсон сонсож сайныг нь нид, өөх тосыг нь таалан жарга. Чихээ нээгээд над руу ир. Сүнс чинь амьд байхын тулд сонсогдсон. Давидын төлөөх итгэмжит хайр инэрлийн ёсоор би та нартаа мөнхийн гэрээ байгуулна. Үзэгтэн би түүнийг үндэстнүүдийн гэрч, үндэстнүүдэд удирдагч ба жанжин болгов. Тэр чамааг алдаршуулсан тул үзэгтэн чиний бурхан эзэн Израилийн ариун нэгнээс болж чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан чамааг танихгүй үндэстнүүд чам руу гэв. Олдож болох үед нь эзнийг хайхтун ойр байгаа дээр нь түүнийг дуудагтун. Хорон муун замаа буруу нэгэн бодол санаануудаа орхиг, өөрийг нь өрөвдөх эзэн өөд эргэг, өгөөмрөөр уучлах бурханд маань эргэг гэж. Учир нь миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний замч та нарын замаас өөр гэж эзэн айлтж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг зам минь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос өндөр билээ. Бороо цас тэнгэрээс бууж ирээд газраас цухын ургуулж тариачинд үрийг идэгчдэд талахыг өгөгч газрыг усалтлаа буцадгүйтэй адил. Амнаас минь гарсан үг над руу хоосон буцаж ирэхгүй. Харин юу хүсснийг минь хэрэгжүүлж, юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ. Учир нь чи баяртаагаар гарч явж амар тайвнаар хөтлүүлнэ. Уул толгод чиний өмнө баярлан уухайлж талын бүх модод алга ташцгаана. Өргөст бутны оронд майлс, халгаан оронд лиш мэдэг ургана. Энэ бол эзэнд нэр хүнд үл устдах мөнхийн тэмдэг болно гэж. Амен. Тэгээд бид та нарт гэрийн даалгавар өгнө. Энэ бүлгийг эзний өмнө өөрсдөө суугаад эзэн та энэ бүлгээр дамжуулан та өнөөдөр надад юу хэлж байна вэ гэд бас эзний өмнө ирээд залбираарай. Амен. За, би залбирч явах үед онцгойлсон ишлүүд бол үнэхээр эзэн бид нарыг энэ дээр дуудаж гин тий. Цангагч хүмүүс ирээд уугтун гэж бурхнаас ууж үнэхээр бурхны бидэнд өгөхийг уудлахыг хүсэж байгаа зүйлийг уугаарай. Амен. Тэгээд чихээ нээгээд над руу ирэхтэн гэж хэлж байгаа. Сүнс чинь амьд байхын тулд сонсогдсон. Бид хүмүүс бие сэтгэл сүнснээс бүтдэг. Тэдгээд бидний сүнс амьд байж гэмээн үнэхээр бие сэтгэл маань амьдралаар бялхаж байдаг. Харин өнөөдөр бид бурхнаас салж хүн төрлөختн нүгэл үлдэх үедээ хэдийнэ сүнс нь амьгүй өхмөл болсон. Харин бид бурхныг сонсож, бурхны үгийг сонсож дагаж явж байгаа тэр л үед бидний сүнс амьд байт юм аа. Амен. Сүнс чинь амьд байхын тулд сонсогдсон гэж. Юуг сонсох юм? Бурхны үгийг. Амен. Тэр үг бидний сүнсийг сэрээждэг. Тэр үгийг дагаж амьдарч яхад бидний сүнс амьдралаар бэлхэм дүүрэн байдаг юм аа. Амен. Тийм учраас чихээ нээгээд эзэн рүү ирээд түүнийг сонсоороо гэж би хэлмээр.
6 дугаар ишлэл дээр олдож болох үед нь эзний хайхтуу ойр байгаа дээр нь дуудагтун гэж. Өнөөдөр бол авралын өдөр. Өнөөдөр та эзнийг дуудахад эзэн танд гарцаагүй олдох болно. Та нар намайг дуулдвал би олдох болно гэж эзэн хэлж байгаа. Амен. Та нар намайг дууд, би та нарт олдох болно гэж. Тэм учраас эзнийг дууд. Олдож болох үед нь үнэхээр эзнийг хайгаараа. Ойр байгаа дээр нь түүнийг дуудаараа. Хорон муу замуудаасаа эргэхтэн гэдгийг бидэнд хэлж байгаа. Буруу нэгэн нь бодол санаануудаа орхиор. Буруу бодол санаагаар явах юм бол тэр хүн хорон муу замуудаар явж эхэлдэг. Буруу бодол санаанууд биднийг хорон муу замууд руу, бузар муу үйлдэлүүд рүү авчдаг. Тийм учраас бид бодол санаагаа өөрчлөх хэрэгтэй. Тэр хорон муу бодол санаануудыг орхиод бурханлаг Христийн бодол санааны дагуу алхах хэрэгтэй. Библиэлд хэлэхдээ бидэнд түүнд итгэсэн хүн болгонд зориулсан Христийн бодол санаа. Бид дээгүрх зүрдлийг эрен хаан явахад тэр Христийн бодол санаан дотор бид алхах боломжтой байт юм. Өөрийг нь өрөвдөх эзэн өөд эргэхтэн, өгөөмрөөр уучлах бурханд маань эргэхтэн гэж. Үнэхээр бурхан эзэн рүүгээ эргэж түүн дээр бид ирэхэд тэр биднийг уучладаг. Би саяхан нэг хүнээс мессеж хүлээж авсан. Би үнэхээр тэнийг юм хийчлээ. Бурхан намайг уучлах болов гэж. Бурханыг таньж мэдэх гээд явж байгаа хүн л дээ. Уучлах болов гэж. Үнэн дээр Бурханы уучлж чадахгүй гим нүгэл гэж байхгүй. Та бид үнэхээр эзэнний өмнө гимшээд ирэхэд тэр ямар ч гим нүглийг уучладаг юм аа. Амен. Өөрийг нь өрөвдөх гэж, таныг өрөвдөн хайрлаж байгаа тэр эзэн өөд үргэлж эргэж очиж. Тэр эзэн дээрээ дандаа очиж байгаа. Тэр өгөөмрөөр таныг уучлах болно. Тэгээ би энэ бүгдээ төлөө залбирч байхад эзэн онцгойлон 8-аас 11 дугаар ишлэлийг маш тодорхой ярьж байсан. Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам та нарын замаас өөр гэж. Тэгэхээр Бурхны зам бидний бодож байгаа замуудаас өөр юм байна. Бурхны бодол санаа биднийхээс өөр. Ямар өөр гэдгийг эзэн 9 дугаар ишлэл дээр тодорхойлон хэлсэн. Тэнгэрс газраас үргэлж өндөр дээр байдгийн адил гэж. Тэгээ бид Тэнгэрийг хэрхэн төсөөлж чадах вүлээ? Би газар дээр би онгоцон сууж нисэж явж үзээгүй бахта хөх тэнгэр мэт гэл бодно. Тэгээ Тэнгэрээс өндөр гэл бид нар Бурхны хайрыг магтандуулдаг. Тэгэхээр нэг тийм төсөөлөл дотор байдаг байсан. Далаагаас суудам гэл нэг төсөөлөл байдаг байсан. Тэгж байтал би нөгөө онгоцон суугаад явлаа. 11,000 метрийн өндөрт гараал ирсэн чинь тэр өндөрт гарсан чинь нөгөө тэнгэр надаа газар дээрээс харагдаад байсан хөх тэнгэр чинь дахиад миний дээр яг би газраас гарч ирсэн шиг тийм өндөр харагдчих. Тэгээ тэр үед би бурхан минь бид яаж хөх тэнгэрээс өндөр хөх тэнгэрээс дээгүр мээгүр гэж дуулж чадсан юм бэ? Үнэндээ нөгөө төсөөлөл байхгүй болохоор тэгж дуулаад байгаа байхгүй юу? Хөх тэнгэрээс гэж ирээл бид нар дуулдаг өстэй. Тэгээд эзний тэр өндөр дээр гэдэг нь бидний оюун ухаанаар зүүрлэшгүй тийм өндөр дээр байт юм байна гэдгийг харсан. Газар. Тэгэхээр Бурхны бодол санаа, та бидний бодол санаа, Бурхны зам, таны зам тийм л ялгаатай гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгэд эзэн хэлсэн. Зам минь та нарын замаас, бодол минь та нарын бодлоос өндөр билээ гэж хэлж байгаа. Амен. Өндөр билээ. Дэрэгдэх хүндээ хэлдэ. Бурхны бодол, Бурхны замууд биднийхээс өндөр гэж байна шүү гэж. Өндөр. Амен. Энэ л өндөр замаар явахыг хүсэж байна те. Тэгээ би эзнээс залбирсан. Тэгээд бүр энэ дээр ийм өндөр зам байгаад эзэн 10 дугаар ишлэл дээр нэг зүйлийг онцлон хэлсэн. Бороо цас тэнгэрээс бууж ирээд газраас цухан ургуулж тариачинд үрийг идэгчдэд талхыг өгөгч газрыг услахгүйгээр буцдаггүйтэй адил гэж те. Өнөөдөр та бид нар бийж байгаа бороо ороод цас ороход газар нь ороод тэгээ хожим нь сайхан
үр тариа ургах нөхцөл бүрэлддэг. Тэгээ хамгийн сонирхолтой нь би сая яг Европт Швейцарт байхдаа бороо цас тэнгэрээс зэрэг буухыг харлаа. Өвөл хүнийг гүрдэг нордгийг харлаа. Бүр гайхаад хүүе өвлийн өдөн хүртэхтэй явж байгаа шүү. Өвлийн өдөн хүртэг нордог билүү гэл манай Монголд байхгүй үзэгдэл л дээ. Бид нар шууд хүртэг нортлоод ийгэж өвөлд бороо шиг хамттан тэгээ цас бороог үзээгүү. Тэгээд яг цас бороо зэрэг орсон. Эзэн яг нөгөө тэмдэг үзүүлж байгаа мэт. Тэгээд яг үүнтэй адилхан газрыг норгоод үр жимсийг бидэнд өгч тэ ургацыг бидэнд өгөөд бид нар сүулт нь тэ идэгчд талахыг гэж бүр талах болгоод иддэг. Тэгэхээр бүр үнэхээр сайхан багц цас бороо орж яхад бид нар талахтаа болгоно гэж баярлах хэрэгтэй байгаа байхгүй үнэндээ бол тэгэд үүнийг юутэй зурлсан гэхээр 11 дээр минь амнаас минь гарсан үг над руу хоосон буцаж ирэхгүй. Юу хүснийг минь хэрэгжүүлж юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ гэж. Амен. Эзний хэлсэн үг байгаа бол тэр гарцаагүй биелээ болох болно. Амен. Гарцаагүй биелээ болох нь. Эзэн танд амлалтуудыг өгсөн үү? Тэр амлалт гарцаагүй биелээ болох. Эзэн энэ үгэндээ Библиэлд бидэнд зориулан юу бичсэн бэ? Энэ зүйлс гарцаагүй биелээ болох болно. Амен. Учир нь чи баяртаагаар явж амар тайвнаар хөтлүүлэн уул толгод чиний өмнө баярлан ухаалж талын бүх модод алга ташцгаана. Өргөст бутны оронд майлс халгаан оронд лиш мэдэг оргоно гэж. Энэ бол эзэнд нэр хүнд үл устгах мөнхийн тэмдэг болгоо гэж. Амен. Тэгээ эзэн энэ ишлэр дамжуулан бидэнд бурхан өөрийн бичигдсэн үгээрээ ярьж байдаг. Библийг уншиж байхад бурхан ярьж байдаг. Бид залбирч магтаж байхад тэр бидний зүрх сэтгэл бодол санаанд ярьж байдаг. Тэгээ эзэн ярьж эхэлсэн. Би залбирч эхэлсэн. Би энийг уншихдаа эзэн би тэгвэл яаж таны бодол санаа, таны замуудаар явах вэ? Өнөөдөр би уг нь Есүст итгээд 33 жил, одоо 34 дахь жил рүү 9 сард орох гэж байна. Эзний бодол санаагаар, эзний замаар явах, эзний үгээр явах юу болохыг мэднэ л дээ. Тэгтээ эзнээс дахиад асуусан. Эзэн бид хэрхэн таны замаар явах вэ? Бид хэрхэн таны бодол санаагаар алхах вэ? Та бидэнд хэлж өгөөч. Эзэн бидэнд ярьдаг учраас эзнээс асуусан. Эзэн бидэнд харуулахыг хүсэж байгаа зүйл нь юу вэ? Эзэн бидэнд ойлгуулахыг хүсэж байгаа зүйл юу вэ? Энэ ишлэлээр дамжуулан. Та өдөр болгон Библийг уншиж байна. Итгэгч хүний хувьд сүнслэг хоолтой нь энэ учраас тэр сүнсийг амьд байлгахын тулд Библийг уншиж. Библийг уншиж байхад бурхан таны амьдралд заавар зөвлөгөөнүүдийг өгөх болно. Амен. Чиглүүлэг, удирдамжийг өгөх болно. Ямар байгаасаа гэж хүсэж байгаагаа мэдүүлэх болно. Угаасаа бурхан бидний амьдралыг ямар байгаасаа гэж хүсээд байгаа нь ойлгомжтой. Өөрт нь итгэж найзсан хүмүүстүүд бурхан хүн нүд үзээгүй чих сонсоогүй хүний санаанд ороогүй тэр сайхан зүйлсийг бэлтгэсэн гэж байна. Мөн Иремая 29 дээр хэлэхдээ миний та нарт зориулсан төлөвлөгөөнүүд нь гайхамшиг юм бус сайн сайхны ирээдүй ба итгэл найдварыг өгөх тэр л төлөвлөгөөнүүд байдаг гэж хэлсэн. Бурхан бидэнд үргэлж сайн сайхны хэдийнэ төлөвлөсөн байна. Тэр биднийг тамаас авраад зогсохгүй энэ газар дэлхий дээр байхдаа тэр сайн сайхан төлөвлөгөөн дотор нь амьдраасаа гэдгийг хүсэж байгаа. Тэр бурхны сайн сайхан төлөвлөгөө бол тэр л түүний бодол санаагаар явж түүний замуудаар явах тэр замд байгаамаа. Амен. Тэснээс асуусан. Эзэн минь яаж таны өндөр дээд замуудаар явах юм бэ? Яг надад нөгөө шилжилт гэж орох гэж байгаа юм шиг санагдаад. Ягаад тэгэхээр би өөрөө газар байгаад байна, тий? Бурхны зам тэнгэрт байгаад байна. Би яаж таны замаар явах юм бэ? Миний зам энд байгаад байна. Би таны зам руу яаж шилжилт хийж орох юм бэ? Би яавал таны замаар алхаж, яавал таны бодол санаагаар бодож явах юм бэ? Тэгээ эзэн нэгэн түүхийг сануулсан надад. Тэгээд бүгдээ хамтдаа харцгаая. Лух 5 дахь ном бүлгийн Лух 5 дахь бүлэг дээр гарч байгаа энэ түүх бол Есүсийн дагалдагч нараа яг сонгох тэр мөчлөлтөө ер нь бол. Тэгээ Петр Есүсийн дагалдагч Петрийг та бид нар мэдж байгаа. Петр загасчлаа, шүнжэнгөө загасчлаа. Тэгээд найз нартайгаа хамт Петр Йохантай хамт явж исэн, Яаковтай хамт явж исэн. Тэгээд тэд
загасчилсан чинь нэг ч загас бариагүй. Тэгээ нуурын голд очиод уг нь барьсан байгаа. Загас барих гэж оролцсон. Тэгээ ер нь загасчд бол шүнэл загасчилдаг баг. Нуурын гол руу шүн загаснууд ингээд түгээд хүрээд ирдэг бүчээд. Тэгээ нар мандаад гоё сайхан болоод эхлэнгүүд нуурын гүйхэн хэсгүүд рүү ингээд загсууд тараад явчихдаг. Тэгэхээр ерөөсөө нуурын гүнээс хамгийн их загас барьдаг үе бол шүн байж таарч. Тийм ч учраас эдгээр багасаа загас барьсан залуучууд шүн загасчилсан баг. Тэгтэл Есүс ирсэн. Есүс тэдний загсныхаа тороо хурааж байгаа тэр мөчөд ирээд Есүс асуудаг. Би загсан юунд завин дээр нь суугаад тэгээд Есүс тэнд байгаа хүмүүст сургаалаа альтж эхэлсэн. Тэгэд сургаалаа зааж дуусаад 4-р ишлэлээс харах юм бол тэрээр айл сургаалаа альдж дуусаад Симонд хэлсэн. Усны гүн рүү оч загасчлахын тулд тороо доошлуул гэхэд Симон эзэнтэй бид шүнжэнгөө зүдэд зүтгэж юу ч бариагүй. Гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэв гэж. Шүнжэнгөө зүдэд зүтгэцэн. Шүнжэнгөө нөгөө багасаа загас барьсан одоо туршлагатаа загасчид загсаа барьсан, барих гэж оролцсон. Гэхдээ бариагүй. Бид нар шүнжэнгөө зүдэд зүтгэж юу ч бариагүй гэж хэлж байгаа. Нэгийг ч бариагүй байгаа зү тэ юу ч бариагүй. Харин Есүс юу гэж байна? Өдөр болцсон. Бид нар чинь тор мороо хурааж исэн үе шүү дээ. Есүс харин юу гэсэн гэхээр гүн рүү оч. Тороо шүү дээ. Амен. Есүс хэлж байгаа бол юу болох вэ? Та нар юу гэж бодож байна? Гайхамшиг болно шүү дээ, тэ? За Есүс хэлсэн. Тэгтэл Петр эхлээд яг уу мэдээж ямар ч боломжгүй шүү дээ. Одоо загас ярих. Петрийн хувьд бол тэрийг хийгээд дими санагч байгаа. Шүнжэнгөө загасчлаа. Одоо загас бүр байхгүй энэ юм чинь тий. Туршлагаас харах юм бол ерөөсөө тэнд одоо загас байхгүй. Шаал дими тороо шидэл, буцааж татаал, бөөн төв цаг барсан, төвөг удсан ажил болох нь л гэж бодмоор байгаа. Тэгтээ Петр юу гэж хэлж байна энэ дээр тий. Гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэж хэлж байгаа. Амен. Дэрэгдэх хүндээ хэлдэг. Гэхдээ хэлснээр тань гэж. Энэ үгийг цээжлээд аваарай. Гэхдээ хэлснээр тань. Амен. Тэгээд тороо шидсэн. Гүн рүү явсан тороо шидсэн. Тороо шидсэн чинь юу болсон гэхээр 6-р ишлэл ийм үлдтэл маш олон загас орсноор торн хурч эхлэв. Тэд нөгөө завин дээрх буй нөхдөө ирж туслахыг дохиход тэд ирж 2 завийг дүүргэсэнд живэх шахав. Бүр тийм их загас. Шүн нэг ч загас бариагүй шүү дээ. Тэгэхэд Есүсийг хилээд тэгэд өдөр гүнд очиж тороо шидээд бүр тийм их загас барьсан байгаа байхгүй. Гайхалтай юу? Амен. Бидний эзэн гайхамшиг хийдэг үү? Хинд зориулж хийж өгд юм бэ? Бидэнд зориулж. Гэхдээ бидэнд зориулахдаа ямар хүмүүст зориулж хийгээд байна? Дуулууртай хүмүүст. Амен. Дуулууртай хүмүүстд зориулж хийгээд. Үүнийг үзсэн Симон Петр хөлд нь унаад тий Есүсийн хөлд унаад эзэн намайг орхиж би нүгэлт хүн гэлээ. Энэ загасчлаас болж тэр болон нөхд нь бүр цочирджээ гэж. Мөн Симоны хамтрагчд болгосон бидний хүү Яаков, Йохан хоёрч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд "Бүү ээ. Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно" гэв. Тэгээд тэд заваа эрэгт татан гаргаад бүхний орхин түүнийг дахлаа гэж. Есүсийг бүр бүхнээ орхиод тэр их уг нь амьдралдаа барьж үзээгүй загас барьсан байгаа шүү дээ. 2 зав дүүрэн загас барьсан байгаа. Одоо л бизнесмен хөгжих нь, одоо л цэцэглэх нь гэж бодмоор байгаа үстэй. Тэгсэн чи яасан? Орхиод явсан гэж байгаа биз? Тийм байгаа үстэй. Эрэгт татан гаргачаад яасан? Заваа эрэгт татан гаргаад бүхнээ орхин түүнийг даглаа гэж байгаа. Үнэн дээр яг Есүстэй өөртөө нь учирсан хүний хувьд тэр эд материаллык зүйл, тэр бизнесийн амжилт, тэр бидний амжилтууд бүгд юу ч биш болдог. Амен. Юу ч биш болдог. Учир нь Есүстэй тэр бүгд үргэлж хамт байдаг учраас. Амен. Бидний бурханд үргэлж хамт байдаг учраас тэрэнд хорогдохгүйгээр
эзэнтэйгээ хамт явж байхад тэр амжилт, тэр гайхалтай зүйлсүүд үргэлжилсээр байх болно. Тэгээ эндээс эзэн хэлсэн. Яаж таны өндөр замаар явах юм бэ? Яаж таны тэр өндөр бодол санаанд хүрэх вэ? Дуулууртай байдлыг зааруулсан. Амен. Дуулууртай байдал. Миний зам, миний бодол надад байдаг ч гэсэн, миний туршлага байгаа ч гэсэн эзнийхээр хийх, Бурхны үгийн дагуу хийх, Библийн зарчмын дагуу үйлдэх энэ зүйлэл биднийг шууд тэр өндөр замтаа холбож өгдөг. Шилжилтийг хийлгэж чаддаг. Амен. Шилжилтийг хийлгэж чаддаг. Тийм учраас бүгдээрээ хамтдаа өнөөдөр яг эзэндээ ийхүүл итгэцгээе Петр шиг. Та хэлж байгаа учраас би хий. Та хэлж байгаа учраас би үйлдэж. Тэгээд гайхамшигыг хар. Амен. Тэгээд гайхамшигыг хар. Тэр гүн рүү тороо шидээд гайхамшигыг хараараа гэд бид нар бас дуулдаг шиг санагдаад байна. Магтан дуун дотор. Тэгэхээр ах дүүс минь Бурхан эзнээ мэдэж үлдэцгээе. Бурхандаа итгэцгээе. Таал хэлж байгаа бол би хийнэ гэсэн тэр итгэлийг зүрхэндээ авцгаая. Хэлснээр тань болог. Та хэлж байгаа учраас би хий гэсэн итгэл. Таны үг ингэж хэлж байгаа бол би хий гэдэг энэ итгэлийг авцгаая. Тэгэх юм бол та бид үнэхээр Бурхны дээгүүрх замаар явна гэж би дахин хэлье. Амен. Тэгээ дараагийн нэг онцлмор зүйл юу байгаа гэхээр Симон Петр. За энэ процесс ингэ болж ийн гэ та нар бүгд дотроо төсөөлөөрөө. Та тэр завинд байсан Яаковын оронд ч юм уу, Йохны оронд та байсан гэ бодоод үзтээ. Магадгүй Петрийн оронд та байсан бол яах вэ? Би шууд төсөөлөл бодсон. Би байсан бол яах вэ гэвэл шууд би эзээ та гайхамшгуудыг ганцаар үлдгэчихсэн. Та бол үнэхээр боломжтой болгодог Бурхан. Та бүр тэнгис түүн дотор тэнгис талаа түүн доторх бүгдийг бүтээсэн болохоор та бүх загсыг ийшээ дуудчихжээ гэж би нэрээ эзнийг өстө магтаж өгч байгаа. Тэгтэл Петрээс гарсан тэр хариу үйлдэл, тэр реакц намайг гайхшруулаад байсан. Есүс итгэснээс хойш би энэ Библийг 92 оноос хойш уншиж байгаа л да. Унших болгонд л гайхшруулдаг. Яагаад Петр ингэж хэлсэн юм бол? Тэгэд энэ оны өмнө эзэн үүнийг сануулхад би дахиад асуусан эзэн. Петр яг юуг мэдэрсэн болоод ингэж хэлсэн юм бэ? Эзэн намайг орхиоч. Би нүхэлтгүн гэж. Тэгэд энийг бид та нарт үлдээ. Та нар эзнээс асуу. Амен. Эзэн та нарт ярих болно. Тэгээ би өөрийнхөө амьдралын туршлага дундаас харсан. Би ямар үед ер нь яг иймэрхүү зүйл мэдэрч, миний зүрх сэтгэл дотроос эзэнд хандаж яг ийм үйл явдал болж исэн бэ гэхээр би Бурхныг цоо шинээр таньж мэдэх үед, цоо шинээр харах үед, тэр Бурхны гүн гүнзгий оршууд орох үед яг энэ зүйлийг мэдэрчсэн. Тэр Бурхныгаа улам илүү таньж мэдэж харах үедээ би Бурхны тэр ариун байдлыг мэдрэх үед, Бурхнаас эмээхүү намайг нөмрөх үед би өөрөө ирэхгүй Бурхан чинь ямар агуу юм бэ? Аимшигтай бөгөөд гайхамшигтай Бурхан бэ? Түүнээс эмээхээс өөр аргагүй, айхаас өөр аргагүй. Эмээн айн гэдэг нь тийм бидний хүнээс айж байгаа тийм төрлийн айц. Бүр эмээн хүндэлж байгаа. Тэр зүйл нөмөрч авдаг. Яг л тэр үед би ингэж хэлчихсэн. Яг ийм байдалд орчихсон. Тэгэд эзэн үнэхээр та биднийг үргэлж өөрөөс нь эмээн хүндэлж үнэхээр түүний ариун гэдгийг мэдэж тэр түүний оршууд алхаасаа гэдгийг хүсэж байгаа юм байна гэдэг зүйл рүү миний залбирал орсон. Тэгээд эзэн бид яаж танаас эмээж, яаж таны оршуудаа үргэлж хамт байх вэ гэд үргэлжлүүлэн залбирч гисэн. Энэ Петр яг юу мэдэрсэн юм бэ гэдгийг бүр би мэдээ зогсохгүй чуулган даяараа, Монгол чуулган даяараа итгэгч болгон энийг мэдээд үргэлжлүүлэн эзэнтэй алгаасан. Эзэн үгээр дамжуулан та нарт илэрхийлэх болно. Тэгээ би эзнээс үргэлжлүүлэн залбирч байхад дараагийн түүх санаанд орсон нь 2 дугаар Самуэль номын 6 дугаар бүлэг дээр байгаа. Мөн 1-р шаштрын 13 дээр байгаа.
Давид хаан эзний авдрыг Давид хаан яг хаан болох үедээ эзний авдрыг санагалзан тэгээд бид Саул хааны үед эзний авдрыг ерөөсөө эрэлхийлсэнгүй. Тийм учраас бүгдээрээ хамтдаа эзний авдрыг Иерусалимд авчирцгаая гэсэн. Тэр эзний авдар гэдэг нь юу байсан гэхээр эзний оршихуй гэдэг. Түүнд хүн гар хурч болдоггүй. Тэр хаан байна, тэр газар үнэхээр эзэн өөрийн оршихуйгаараа байж өөрийгөө илэрхийлж байсан. Та нар тооллого номноос уншаар тооллого номон дээр маш нарийн байгаа. Эзэн бүх заавруудыг өгөөд энийг хийлгэсэн баг. Хэрхэн тээвэрлэж явах тухайч наривчлан зааж өгсөн баг. Тэгээ эзний авдар нь жишээлбэл түүхэн дундаас харах юм бол филистчүүд Дагон гэдэг өөрийнхөө шашны тэр одоо юундэ юу гэдэг вүлээ сүмдээ өөрсдийнхөө тэр шашны одоо тэр манах шиг гандан шиг тийм газраа авчиад нөгөө эзний авдар тэдний олзолж авчаад тэндээ авчраа тавьсан баг. Тэгсэн чинь тэнд байсан тэр өөрсдийнх нь асар том шүтэн нүрээрээ газар одоо эзний тэр авдрын өмнө унтсан байсан баг. Бүгдээрээ гайхаад босгоо тавьсан. Дараа өглөө нь нэг хоноод дараагийн өглөө нь ясан нөгөө тэр дагооных нь толгоон тасраад гарын тасраад газар дахиад унсан. Их биеэрээ бас газар унсан байсан баг. Хүний гарын оролцоо баг. Тэр үнэхээр тэд бүр айж имэжсэн энэ эзний авдар нь юу вэ гэж. Үнэндээ тэр бурхан өөрийгөө өөрийн ард түмэн дундаа байлгахын тулд эзэн санаачлан бүтээсэн зүйлс. Тэгээ Давид яасан гэхээр тэр эзний оршихуйг байлгахыг хүсчихсэн. Израилийн ард түмэн бүгд хамтдаа баярлан хөөрөлдөж авчирсан. Авчрахтаа яаж авчирсан гэхээр Давид бүр бурханыгаа хайрлан эзний тэр оршихуйг, эзний авдрыг санагалзаад цоо шин үхэр тэрэг бэлтэж байгаад тэгээд баяр хөөртэйгээр бүрстаа нэрээ бүрээ үлээн бүжиглэн эзний авдрыг авчирчихсан. Тэгтэл юу болсон гэсэн чинь нөгөө үхэр тэрэгнээс эзний авдар голгож унахад төгсөн. Азаа. Тэгээ тэнд явж исэн уусаа хажууд нь түшсэн баг. Очоод унгаачихгүй санаатаа түшээд авсан чинь тэр дороо үхсэн. Тэгээ энэ байдлыг харсан нөгөө буун баяр хөөр магтаал хашиграан байж исэн чинь бүгд нам хүн болсон. Гайхсан, айхсан, айсан, имээсэн юу болов? Уг нь сайн сайхан зүйлийг хүссэн. Бурхны авдрыг Иерусалимд авчрахыг хүссэн. Давид хамаг зүрхээрээ бурхнаа хайрлаад хамгийн сайнаараа бэлдсэн. Цоо шинийг бэлдсэн. Тэгээд эндээс харах юм бол Давид бүгд хамтдаа харцгаая. 1-р шаштрын номын 13-12 дээр. 12 дээр яг энэ түүх байгаа. Түүхийг гэртээ заавал уншаар. Тэр өдөр Давид бурхнаас имээж гэж. Бурхнаас имээс. Би юу хийж, яаж хийсэн бэ гэдгээ бодож эхлэх боломж гарсан. Бурхнаас имээж би яаж бурхны авдрыг өөртөө авчирч болох блээ дээ гэсэн. Тэгээд бурхнаас имээсэн энэ үйлдэлээс юу гарсан гэхээр Давид яг л зөв аргаар бурхны авдрыг Иерусалимд авчрах өвд халах нэгдсэн. Тэгээ үүнээс харахад Давид өөрийнхөө хамгийн сайнаар, өөрийнхөө бодол санаагаар хамгийн сайнаар хийсэн. Бүхий л сэтгэлээсээ хайрлаж, хүндэлж хүндлээд цоошин үхэр тэргийг бэлдсэн. Унлаганд хэрэглээгүй үхрийг авчирсан. Цоошиныг. Тэгтээ бурхны санаа, бурхны бодол санаа, бурхны арга зам юу исэн юм бэ? Уг нь энэ Библиэлд бичээстэй байсан баг. Бичээстэй. Давидэд тооллого ном байсан уу гэвэл байсан. Тэдний үед. Гэхдээ Давидын тэр олон хүмүүс хамтдаа хашгирч бүжиж явсан, тэр бас хамтдаа байсан тахилч нараас нэгэнч эзний авдрыг хэрхэн зөөж тээвэрлэх талаар мэдлэггүй байсан баг.
миний ард түмэн мэдлэггүйгээсээ болж сөндгөө гэж үзсэн. Мэдлэггүйгээсээ болж зовдгоо гэж. Яг л тийм зүйл болсон. Бурхны үгийг мдээгүй улмаас нэгэн хүн амьд үргэсэн. Тэгэхээр та бид Бурхны үгийг мэдэх тусам амьдралаар бэлхэм дүүрэн байна. Амен. Үнэхээр тэгээд Давид Бурхны авдрыг яаж тэвэрлэх тухай бичигдсэн тэр үгсийг олж, тэр зааврыг олоод яг тэр удирдамжийн дагуу үйлдэж авчирсан баг. Тэгэд Давид яасан яг тэр Узаг өөхөх үед Давид айсан, имээсэн тэр газар ойрхон байгаа Обед-Едомын гэрт эзний авдрыг авчиж тавьсан баг. Эзний авдар тэр Обед-Едомын гэрт байхад 3 сар болоход Обед-Едомд байсан бүхий л зүйл дээр Бурхан хөгжил цэцэглэлт өрөөлөө болгосон тухай мэдээ тарсан баг. Үнэхээр тэр газар эзэн өрөөсөн. Тэгтэл урд нь Абинадабын гэрт 20 жил байхад тийм юм сонсогдоогүй. Үүнийг бас бодоод үзээрэй. Хэдийгээр эзний оршихуй байгаад тэр хайрцаг тэр айлд 20 жил болсон ч Обед-Едомын жил гэрт 3 сар болсон шигэ үр дүнг авчираагүй. Тэгэхээр энэ та бидний хүндлэл, та бидний Бурханаас эмээхгүй, та биднээс гарч байгаа тэр хариу үйлдэлээс хамааралтай. Тэгээ эзэн Давид эзний өргөө авдрыг Иерусалимд авчирсан. Тэгээ энэ дундаас харах юм бол Давид нөгөө л яг Исая 55-ийн 18-аас 11 дээр хэлж байгаа. Тэр өндөр дээр замууд, тэр Бурхны бодол санаа, хүний бодол санаа зөрүүтэй байгааг харж байна. Давид хамгийн сайнаараа хүсээд, хамгийн сайнаараа үйлдэлсэн ч Бурхны бодол санаа, Бурхны замд хүрээгүй. Исая 5 дээр юу гэж байгаа лээ? Миний бодлууд өөр, миний замууд өөр гэж хэлээд байгаа байхгүй. Өөр. Үнэхээр өөр гэсэн. Тийм болохоор та бид зүгээр өөрийн сайн хүснийхээ улмаар биш. Өөрийн бодол санаанд түшгэлэхгүйгээр Бурханд эзэндээ түшиглэн үйлдэцгээе. Тиймээс энэ түшиглэн үйлдэж байгаа үйлдэл чинь бидний замыг эзний замтай холбож өгөх болно. Амен. Эзний зам руу шилжүүлэн өгөх болно. Надад энд төлөвлөгөө миний бодол санаа байсан ч би эзэндээ итгэж найдаж, эзэн би яаж хийх вэ гэдгээ асуух хэрэгтэй болж байгаа. Амен. Давидын үед хөөрхий өнөөдөр их шиг та бид өнөөдөр ингээд Библиэс одоо жишээлбэл би Давидын оронд байсан бол өнөөдөр ийм интернет орчин хөгжсөн байсан бол хайгаад эзний авдрыг хэрхэн тээвэрлэх вэ гэд ороод асууж шít. Тэгээд ингэнэ гэд тооллогын ишлэгийг надад гаргаж ирээд өгчөн би дагаад хийчин. Давидын үед тийм юм байсангүй. Судар бичгээрээ хэсгээр та нар түүхүүдийг харах юм бол хаадууд олж мэддэг. Дандаа хөөрхий олж мэддэг. Нэг буруу хичээл дараа нь олж мэдээд эзний зам чи ийм байсан юм биш үү? Энийг ингэж хийх ёстой байсан юм биш үү гэж байгаа түүхүүдийг унших бол. Харин өнөөдөр та бид тэдэн шиг тэхгүйгээр харин хийхээсээ өмнө, үйлдэхээсээ өмнө мэдэх боломж байна. Амен. Тэгээ бурханлаг зарчим нь юу юм? Библийн зарчим нь юу юм? Бурхны арга зам нь юу юм? Бурхны бодол санаа нь юу юм? Эзний зам нь яг аль юм гэдгийг мэдээд үйлдээрэй. Амен. Тэгээ эзэн биднийг өөрийн замаараа дагуулахыг хүсэж байна. Энэ шин он гараад эзэн итгэлийн төвшин, хүн болгоны итгэлийн төвшин дараагийн төвшөнд гараасаа гэдгийг хүсэж байна. Төлөвшөл рүү гараасаа гэдгийг хүсэж байна. Бурхан эзэнтэйгээ ойр дотн ярьдаг. Бурханы үгэнд гарсан итгэгч нар байгаасаа гэдгийг хүсэж байна. Амен. Тэгээд үнэхээр бид өөрсдийн замаар хийх юм бол яг л бид Давидаас харах юм бол эцэст нь үхэл ирж байгааг харж байна. Бидний зам ийм л байдаг. Тэнгэр газар хоёрын ялгааш. Тэгээд миний явуулсан нэг зургийг өгөөч. Тэгээд Швейцарт явж байхад би эзэн таны өндөр замуудаар явъя гэд залбирсаар байтал тэр өндөр гэдэг үг их өндөр авч ирлээ л да миний дотор. Тэгсэн хамгийн сүүлийн өдрүүддээ альфийн нуруудын ориглуудаар өстө нэр өндөр газраар явах боломж эзэн өгөөд. Тэгээ энэ болохоор одоо 3000 гаруй метрийн өндөрт байгаа. Хамгийн өндөртөө 4810 метрийн өндөрт гарч үзлээ. Тэгээд
хоёр өндөрлөг дээр хоёулын дээр нь ийм ресторан байт юм байна. Битүү ийм шилэн цонхтой тойрог хэлбэрийн хаанаас нь ч харсан уулсын орой харагддаг. Тэгээ би юу гэж бодож исэн гэхээр тэгээ энд сууж байгаад гинт халууцаад нөгөө жоохон зузаалцсан явж исэн чинь халууцаад цамсаад хэлээд хүүхстэй энд ямар их халуун байна гэд тэгээ бас ямар их нартай байна. Ингээл нөгөө Швейцар чинь өндөр уултаа болохоор доор газар дээр явж байхад байсгээл сүүдэр гарчдаг. Манай Монгол шиг дандаа нартай байна гэж бараг л байхгүй байгаа байхгүй. Айгүй урд нь сүүдэр тусцдаг санагдаад байсан байхгүй. Тэгсэн чинь бүр ингээ бүтэн нартай айгүй удаан байчихгүй. Тэгээ би хүүе энэ ямар их нартай байна гэж хэлээл юуг анзаарсан гэхээр би уулсын оргил дээр сууж штт. Энд нарыг халахлах уулс байхгүй штт. Цонхоор харсан чинь дандаа уулын оройнууд. Бүр 3000 метрээс дээш тий уулын оройнууд л надад зэрэгцээд явж. Тэгэд энэ үед бидний итгэл санагдсан. Эзэн яагаад өндөр замаар явуулах гээд байгаа юм бэ гэхээр яг л үнтэй адилхан үргэлж гэрэлтэй сүүдэрдэх юм байхгүй тэрэл замаар дагуулах гээд байгаа юм байна. Амен. Үргэлж сайхан дулаахан тэрэл замаар эзэн дагуулах гал бид нарыг дээшээ гараад ирээч өндөр дээшээ гэл ингээл дуудаал идэг. Дээгүүрх зүйлсийг хайгаач Христ дотор тэр дээгүүрх зүйлийг хайгааж ирж хайгаач гэл бид нарыг хэлээд байгаа. Тэгээд эзнийхээ дотор өндөр дээгүүр замаар явцгаая. Амен. Тэгээ бидний итгэлийн амьдралыг уулстай зөөрлсөн байдаг. Тэр өндөр оргил тийш хандан өдөр бүр би мацхан явж байна гэж бид нар магтанд болдог байсан. Тэгээд эзэн оргил дээр гарахыг хүсээд байгаа байхгүй юу? Тэгээ итгэлийн амьдрал маань яг л тэр уул руу мацж байгаа хүн шиг. Тийм болохоор хурдан мацаад оргил руу гар. Амен. Тэр эзний замуудаар яв. Өөрийн замаараа явбал тэр газар дээр байгаад байна. 4810 дээр гарлаа. Гараад би уцаараа нөгөө байсан одоо хотынхоо зүүмдээд ингээ уцаа ингээл харсан. Зүүмдэл хит зүүмдэл харсан чинь тэр хотын байшингууд ямар жижиг гэн тэр доор байгаа байхгүй. Тэгтээ ингээ зүүмлж байгаа болохоор гараад ирж байгаа байхгүй. Тэгэл улам илүү ойлгосон. Миний бодол санаа. Миний хамгийн сайнаар бодсон ч те. Би бүр хамгийн сайнаараа бодсон ч ийм л байх юм байна. Ийм л байх юм байна. Харин зүгээр л илүү амархан зүйл нь юу вэ гэвэл би дуулууртаа байгаад бурхандаа итгээд бурхны замууд руу бурхны бодол санаа руу шилжин орхон л хамгийн амар юм байна гэж үзсэн. Амен. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа босцгоё. Эзний өмнө залбирцгаая. Эзэн дотор шийдцгээе. Бурхандаа итгэж найдаад эзэн таны хэлснээр л байцгаая. Таны хэлснээр л үйлдэй гэж итгэцгээе. Эзэн бурхандаа дуулууртаа ямар ч үед дуулууртаа байхаар шийдцгээе. Амен. Таны хэлснээр л хий. Таны өндөр дээр замуудаар би алхъя гэж. Би хамгийн сайнаараа хийсэн ч бурхны бодол санаа, бурхны замд хизээч хүрэхгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Таны өмнө маш олон хүмүүс бид нар хүртэл Библийн түүхэн дээр байгаа хүмүүс хүртэл яваад үүнийг амьдралаараа баталцсан. Та туршиж үзэх шаардлага алга. Та харин итгээд үгэлтэр. Амен. Тэгвэл таалах очих болно. Есүсийн нэрээр. Эзэн минь бид таньдаа итгэж найдаж байна. Бид таньдаа итгэж найдахыг сонгож байна эзэн минь ээ. Үнэхээр таны үгэнд таны хэлж байгаа бидэнд таны өнөөдөр Библиэр дамжуулан бидэнд ярьж байгаа тэр үгсэд итгэж дагаж үлдэхийг хүсэж байна. Яг л Петр шиг эзэн таны л хэлснээр хий гэж хэлэх. Тэр итгэлийг холбон залбирч байна эзэн. Өнөөдөр Давид хаан хамгийн сайнаараа хичээн хамгийн сайныг ирэлхийлсэн ч тэр нь бүтлгүүцсэн. Эцэстээ үхэлд авчирсан. Бид өөрсдийнхөөрөө хийвэл ийм л байдалтай хүрдэг эзэн. Тийм болохоор эзэн бид үнэхээр залбирч байна. Энэ өдөр зүрхэндээ шийдвэж байна. Таны үгнээс зурж, таны үгээр амьдрч, таны замуудаар, таны бодлуудаар алхахаар шийдэж байна эзэн минь ээ. Бид хормоо замуудаасаа эргэж үнэхээр биднийг уучлан өршөөдөг, биднийг инэрдэг эзэн бурхан тань руугаа эргэж таныхаа замаар тантай хамт алхахыг хүсэж байна эзэн минь ээ. Эзэн үнэхээр та Петр тэр үед
мэдэрсэн тэрл зүйлийг бидэнд бас харуулж өгөөрэй эзэн минь ээ. Үнэхээр таны үгийн дагуу хийхэд бидний сүнслэг нүд нээгдэж, бид илчлэлт ойлголтуудыг авч бид сүнслэг харах ёстой зүйлээ хардаг. Петр яг олж харах ёстой зүйлээ харсан учраас тэр эзнээс имээс. Давид бас тийхүү хэлсэн. Тэгээд зүвийг хийсэн. Үүнтэй адил эзэн танаас имээх үе бидний дотор үргэлж байж, үргэлж зөв зам руу биднийг дагуулах болтугай. Ариун байдал руу дагуулах болтугай гэж залбирч байна. Тийхүү таны оршихуй үргэлж бидэнтэй хамт байх болтугай гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен.